Алтан ус тохин ба 3 баавгай. Эрт үеийн цагт ойн цахад 3 баавгай аж түрэн амьдран суудаг байжээ. Тэд бол аав баавгай, ээж баавгай бас бяцхан хөөрхөн охин баавгай билээ. Тэд өглөө бүр овоос чанаж иддэг байжээ. Нэгэн өглөө овоос нь идэхэд хэтэрхий халуун байсан. Тэгээд аав баавгай ингэж хэлжээ. Овёос хүртэл бүгдээрээ ойгоор жоохон алгацгаая гэжээ. Тэгтэл тэрээд алтан үст нэртэй бяцхан охин бас зугаалж явжээ. Охин тоглож явсаар гэрээсээ бүр төрчихжээ. Тэгээд алтан үст охин явсаар байгаад 3 баавгайн байшинд хурж ирэв. Байшингийн хаалган нээлттэй байсан тул дотгошоо орж эргэн тойрныг ажиглаж харжээ. Ширээн дээр нь 3 аяга байж гин. Шаргал үст охин хамгийн том аягтаас намсаж үзтэл хэтэрхий халуун бас өтгөн байлаа. Тэгээд охин дунд аягтаас намсаж үзтэл хэтэрхий чихэрлэг ялуун байж гин. Дараа нь охин хамгийн жижиг аягтаас намсаж үзтэл амт нь яг л сайхан таарсан байжээ. Тэгээд охин бүгдийг идчихэж гин. Овёосоо идэж дуусаад алтан үст охин өрөөнд дотор явж үзлээ. Жочны өрөөнд ортол 3 сандал байж гин. Хамгийн том сандал дээр суутал маш хатуу байж гин. Дунд сандал дээр суутал их л зөөлхөн байлаа. Тэгээд хамгийн жижиг сандал дээр сууж үзлээ. Вау! Маш тухтай байж гин. Хамгийн жижиг сандал охинд яг л тохирч байлаа. Гэтэл сандал тар няр гэж дуурайд хитэн хэсэг болоод салаад унчгаж гин. Ядарсан алтан үст охин дээд давхарт гарч амархаар шидэж унтлагын өрөөнд ороход бас л 3 ор байлаа. Хамгийн том орон дээр хэвтэж үзтэл маш хатуу байж гин. Дараа нь дунд орон дээр хэвтэж үзвэл хэтэрхий зөөлөн байж гинэ. Алтан үст гурвуултан дээр нь хэвтэж үзэхэд хамгийн жижиг ор түнд яг л тохирч байлаа. Охин дэрэн дээр толгой тамхицаал унтчихж гин. Ихэд үлссэн 3 баавгай гэртээ иртэл нэг л биш байлаа. Энэ нэгэн миний овёосыг идчихсэн байна гэж аав баавгай хөрхрөв. Миний хийгч бас идчихэж гэж ээж баавгай хэллээ. Миний овёосч бас алга. Тэр харааж бүгдийг идчихсэн байна гэж хүүхэд баавгай уйлав. Тэд зочдын өрөөндөө орлоо. Аав баавгай миний сандал дээр хэн нэгэн суусан байна. Ээж баавгай минийх тэрч бас суужчихжээ гэв. Миний сандал бас суугаад эвдчихсэн байх шүү дээ гэд охин баавгай уйлгэнжээ. 3 баавгай дээд давхрыг шалгахаар гарлаа. Миний орон дээр хэн нэгэн хэвтэж үтсэн байна да гэж аав баавгай архирав. Миний орон дээрч бас хэн нэгэн хэвтэж үтсэн байна гэж ээж баавгай дуултлаа. Гэтэл охин бамбрууш миний орон дээрч бас хэн нэгэн хэвтээд бүр унтаж байна шүү дээ гэжээ. Яг энэ үед алтан үст охин сэрээд хартал өмнө нь 3 баавгай зогсож байлаа. Охин айсандаа чанг гихч нь хашгирлаа. Алтан үст охин огил үсрэн босоод шатаар доошгүй. Охин гэрийн зүг хар хурдаараа гүйжээ. Харин 3 баавгай яасан бол мэдээж тэд дахиад л овоосоо чанаж идээд амар сайхандаа жаргаж гинэ.